Сайн бацгаана уу? Дараагийн мэрчлэгээр уулзж байна. За. Миний нэг хоёр дахь бараа маань ирсэн. Яг 11 хонсон байна. Тэгээ би болохоор энэ бараа болохоор цагаан монголчуудад зориулсан цагаан сарын 700 сая төгрөгийг ваучер бэлгэлсэн. Тэмүгээс тэрийг нь би битүүний өдөр харсан. Тэгээд битүүний өдөр хараа, битүүний өдрөө шууд захиалаад. Тэгтээ миний нэгт бараа ирээгүй байсан л та. Тэгсэн мөртлөө би тэр боломжийг алдмааргүй санагдаад 3-4 ширхэг бараа захиалсан. Тэгээ хамгийн гол нь надад юу хэрэгтэйсэн бэ гэхээр ийм хард диск хэрэгтэйсэн. Тэгээ би ийм хард диск захиалсан. Яагаад гэхээр миний утасны багтаамж дүүрээд, сүлдээ ноутбукны маань багтаамж дүүрээд, ноутбук маань гацаад амар төвхтэйсэн. Тэгээд би ерөөсөө л хард диск авъя гэж бодоод ийм хард диск захиалсан. Энэ маань сансны ботход амар хөөрхөн давгүй ирсэн. Дотроо ийм. За тиймэрхүү энэ маань болохоор цагаан сарын хямдвар купон ашиглаад аюу хямдах авсан. Амар хямдах. За дараагийн маань бүтээгдэхүүн болохоор центрон цум бас л миний гар урлалээ. Тэгээд би одоо хэрэггүй бараа захиалж гин үү гэхээр хэрэгтэй ч юм шиг заяа. Хүмүүс нэг тийм байдаг штеп. Хэрэггүй юмд мөрөөч байгаа юм шиг. Гүчигтэй надад энэ амар хэрэгтэй яваад байгаа байхгүй юу? Яг хийхээр л яг ийм хэрэгтэй болцоод идэгин. Тэгээд би өөрсөө нэг амар хямдхан болохоор нь бадан захиалсан. Цэнцранцөө. Энийг одоо наа чи гар уралт хийдэг хүмүүс маань бас мэдэх бах. Ингээд гой хээтэй юм бугууч хийдэг байхгүй юу? Амар хөөрхөн. Тэгээ би энийг авцаа. Би тэгээ дараа нь энэгээрээ яаж бугууч хийж байгаа те нөгөө яаж гоё хэлбэр дүрс оруулж бугуушүүлж байгаа. Тэгэхээр рил бичлэгээр оруулнаа за. За. Тэгээ би нэг гар урлаар юм хийдвэл юм тоног юм жижигхэн одоо юугаар ярих юм бол тоног төхөөрөмж гэх юм уу юм тоног төхөөрөмж надад хэрэгтэй байгаа байхгүй юу. За. Тэгэхдээ би дараа нь болохоор цэнтрэн ийм шугам захиалсан. Тэгэхдээ энэ шугам маань болохоор одоо миний бүхэл юмд ингээд хэрэг болдог байхгүй одоо хаяа загвар зохио штэ өөрөө. Тэгэхэд ийм нэг шугам хэрэгтэйс ахгүй тийм хэмжээд амар хөөрхөн тийм нөгөө алдаагүй тэгээд ийм одоо грацмрацтэй. Би одоо зүгээр энгийн шугамыг л эндээс 10 эднүүдээр ийм төмөр юм шугамуудыг авдаг байхгүй юу? Авч исэн бохгүй юу? Тэгсэн чи энэ болохоор ийм хөөрхөн гэдэг бүх хэмжээ дамжаанууд нь байж идэг заяа. Ийм хөөрхөн шугам бас л амар юм тавсан. Би сүүл үед аяга амар гэдгүүгийг аяга ашиглаад байгаа гэтэл амар. За. Дараагийн маань бүтээгдэхүүн болохоор би нэг эпоксинда зориулаад ийм цэнтрэнцэн бүгжний хив захиалсан. Би амар хөөрхөн маад тийм 3 хэмжээтэй ирсэн. Тэгээ би өөрөө нэг ийм бүгжний хоббит байхгүй. Гэхдээ энэ маань цэцэг түүгээд цэцгээр ийм юу хэмээр байгаа байхгүй бүгж тий эсвэл ихийн сүүгээрээ бүгж ч юм уу тий амар гоё сонсогч бас ихийн сүүн бүгж. За ингээд ийм 4 ширхэг бараа захиалсан. За тиймхтэй гол чухал юу маань болохоор надаас хүмүүс би уусаа та нарт төмөөгөөс яаж юм бараа захиалдгуу, яаж бараа сонгож яах вэ, карта яаж холбооч гэдэг юм уу, тиймхүү юм оруулах гэсэн чинь ачиг дөнгөж бичлэг хийж эхэлж байгаа. Эдитлнэ гэдэг чинь үнэхээр хэцүү юм байна. Та нар тэрийг мөн ойлгоорой. Тэгээ надад тийм рил бичлэгнүүд амар санагдаад тэгээ би та нарт ингээд рил зүгээр яриад өгчий. Уусаа ойлгомжтой заяа. Тэмүүч Монголд аль биесээр ороод ирсэн болохоор одоо бүгд хүмүүст хүртэл амар хэлбэр монгол хэлээр байгаа. Үгүй л англи хэлээр гарч ирнэ. За тиймэрхүү хамгийн нэгт та гэрийн хаягийг маш зөв оруулах хэрэгтэй. Тэнгүүтээ гэрийн хаягийг бид нар ингээд амын яриагаараа ингээд тэдвэр гутам мудмаач хэлэхгүй тэдвэр байр ягаам нөгөө тэр дэлгүүрийн тэрний ард байдаг штэ мэдгчтэй гэл ингээд гэрийн хаягийг зааж өгдөг штэ тэгж бичихгүй. Хамгийн гол нь та ийм монголиод байдаг аль бие ёсныхаа хаягийг сайхан зөв драалттай бичнэ. За хоёрдугаарт
усныхаа дугаарыг байнга холбоотой байдаг тийм дугаараа бичнэ. Яагаад тэгэхээр хүмүүс зарим бараа чи ирэхгүй байх ч гэдэг юм уу те. Хэдэн худлаа мудлаа гэдэг байгаа тийм бичвэл тийм нөгөө нэг комментууд харагдаад захгүй юу. Тэгэхээр би одоо бодоход өөртөө нөгөө холболтуудаа ч юм уу гэрийнхээ хаягийг усныхаа дугаарыг буруу хийсэн ч юм уу тийм болохоор гээд хүргэлт нь очихгүй байгаах гэж бодоод байгаа хгүй. Тийм болохоор манай хамгийн гол нь хаягаа усныхаа дугаарыг маш тодорхой бичнэ. За тиймгүүтээ 3 дугаарт карт холбоно. Карт нь ямар карт холбогдгүй гэхээр олон улсын карт холбоно. Одоо бүх банкудад байгаа шүү дээ. Хаан банк, худалдаа хөгжил голомт те өөр үегээ бүх банкны олон улсын карт захиалъя гэж очиж захиалаад аавна. Авсныхаа дараа картн дээр чинь аяга олон дугаар байдаг шүү дээ. Тэрийг оруулдаг. Тэнгүүтээ ард нь байдаг юм 3 оронтой нууц код байдаг байхгүй. Тэрийгэ хийгээд угаасаа ойлгомжтой зөө ингээд харахад л энэ бичмэнд ингээд бүр ингээд зааварчлаа заагаад төвчдөг. Тэнгүүтээ карта холбочихно. Тэгэл ерөөсөө бараагаа хайлаа. Тэгэл бараагаа захилчихна. За тэнгүүтээ одоо яаж чанартай бараа авах вэ? Тэ? Одоо энэ бараагаа яаж сонгох вэ гэхээр одоо айгүй олон дэлгүүрүүд чинь яг ийм хард хэсэг адилхан зар оруулсан байгаа. Тэрэн дээрээс яаж одоо чанартай бараагаа ч юм уу яаж бараагаа сонгох вэ гэхээр одоо бараа хайгаад орлоо. Тэнгүүтээ доош ингээ гүйлгэн дараад орно. Тэнгүүт хүмүүсийн сэтгэлдлийг уншина. Би одоо ингээ бараа захиалаад ангууд миний одоо аккаунтн дээр та авсан барааныхаа тухай сэтгэлээ бичнэ үү, үнэлнэ үү гэд хүрээдэрдэг байхгүй. Тийм болохоор одоо бүх бараануудын чинь доор үнэлгээ байж идэг гэсэн үг. Тийм болохоор ингээд та нар ингээд доош нь гүйлгэнгүүт хүмүүсийн сэтгэлдлүүд байгаа. Тэднийг хамгийн түрүүнд уншаад тиймхүүдээ хідэн ширхэг зарагдсан байна гэдгийг нь бас сайн харах хэрэгтэй. Тэгээд дэлгүүрээ сайн сонгоод авчих юм бол надад бол таалагдчихээн хөөхнийх амар чанаргүй бараа ирэхгүй байна. Боломжийн хөөхөн бараа ирд юм байна. Тэгээд бүр ойлгохгүй бол над руу чат бичээрэй. За тэгээд бас нэг юм хэлэхэд таад маань миний YouTube сувгийг дагаад сайн шеэр хийгээд дараад өгөөрэй. Би нөгөө нэг анхуд яаж болохоор ерөөсөн аманд ерөөсөн эвлэхгүй байна. Subscribe дараад өгөөрэй. Яагаад тэгэхээр би дараагийн бичлэгүүд дээр болохоор юм гар урлын хичээлүүд орё гэсэн бодолтой байгаа байхгүй юу? Эпокси яаж хийдэг вэ? Давсуурлыг яаж хийдэг вэ? Цемент урлыг яаж хийдэг вэ? Савнлаа яаж хийдэг вэ? Тэ? Сувдан гоёлууд бас яаж хийдэг вэ гэсэн тийм рил хичээлүүд оруулъя гэж бодож байгаа. Тэрнээс бол би ингээд үнэхээр эдитлэн гэдэг надад үнэхээр хэцүүн ч юм бэ надад айгу төвхтэй санагдаад байгаа болохоор юм шууд бичлэгээр рил бичлэгээр ингээд шууд пам гэл оруулчин. Тийм болохоор та нар маань миний YouTube сувгийг дагаад сайн шеэр хийгээд өгөөрэй. Дараагийн бичлэг магадгүй эпокси орж магадгүй. Ягаад гэхээр надад маш олон хөрхөнд хэвнээ захиалсан байгаа учраас эпокси ороод хоёр дахь хичээл дээр нь эхлээд эднэр яаж хийдэг вэ? Эпоксигаа яаж найруулах вэ? Тэ хэвээ хаанаас авах уу? Ямар хэв сонгож авах уу гэдэг тийм хичээл орно. Магадгүй хоёр дахь хичээл нь эхийн сүү клон байж магадгүй гэж би бодож байна. Ягаад тэгэхээр эхлээд би та нар намайг сайн дэмжээд урам өгөх юм бол би магадгүй эхийн сүү клон эхийн сүүгээрээ яаж клон хийх үү? Эмэг зүйлт хийх үү? Зааж өгөх байх гэж бодож байна. Тэгэхээр та нар намайг сайн дэмжиж өгөөрэй заа юу. Баяртай.